За миний хувьд одоо алдар спорт хорооны тамирчнаар 2000 онд орж байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө клубын одоо системд орсноос 97-98 оноос хойш одоо ингээд харьяалагдах клуб болчихоо. Тэгээд тухайд алдар спорт хорооны тамирчнаар орж байсан. Тэгээд 2003 оноос одоо яг цэргийн цол аваад тэгээд одоо алдар спорт хороонд тамирчин тэгээд одоо их спортын техник хэсгийн бүлгийн тасалжуулагчаар ажиллаж байна. За тамирчныхаа хувьд бол одоо 70 удаа олимпиад оролцсон. Тэгээд тамирчин хүний амжилт бол одоо яг ганцаараа бол одоо энэ амжилтанд хүрнэ гэсэн ойлголт байдаггүй. Тэгээд миний хувьд бол алдар спорт хороонд харьяалагдсанараа тэмцээн оролдоонд асуудалгүй одоо санаа зовлтгүй арга эртээ ер нь ялангуяа санаа зовлтгүйгээр ингэж байнга бэлтгэл сургалтаа бэлэн байх. Тэгээ бас тодорхой хэмжээгээр батлан хамгаалах амт цэцэг түвшний жанжин штаб бол ер нь тамирчдаа маш их дэмжиж ирж байсан. Тэгээд одоо ер нь нөгөө миний одоо үзүүлж байгаа амжилт олимпийн авраг, Азийн авраг гэдэг ер нь бүх тэмцээнүүд дээрээс нь одоо хамгийн тийм найдвартай арт тал гэдэг юм уу тийм байгууллагаар одоо энэ зэвсэг түвчин гэдэг энэ том байгууллагт харьяалагдаж энэ хүртэл явж ирсэндээ маш их баяртай байдаг. Мөн бас айгүй бахархал дүүрэн байдаг. Тэгээд бидний хувьд бас цэргийн дэлхийн авраг, цэргийн дэлхийн тоглолт гэдэг ер нь яг өөрсдийнхөө салбарын болон яг үнцэн спортынхаа төрлүүдэд манай байгууллагын маш олон тамирчид бол идэвхтэй оролцож үндэсний шгшээ баг, мөн олимпийн багуудын ер нь хамгийн багадаа 30%-ийг яг алдар спорт хорооны тамирчид бүрдүүлж ирсэн. Байгууллагын маань яг түүхт 80 жилийн ой бол одоо энэ 2 сарын 2-нд болох гэж байна. Тэгээд алдар спорт хороон дээр ер нь 18 төрлийн спортын холбоо, спортын одоо секс дугуулангууд өсвөр залуу насанд хүртэлсэн ангиллаар хичээлж байгаа. Тэгээд яг байгууллагынхаа төрсөн өдөр буюу 2 сарын 2-нд одоо бүхэн өргөнд спорт болон урлагийн юм хамтарсан тоглолтыг зохион байгуулж байгаа. Энэ дээр одоо байгууллага маань харьяалалтай бүх тамирчид одоо бүгд өөрсдийн спортын үзүүлбэр, спортоо таниулах үйл ажиллагаа мөн тодорхой хэмжээгээр бас урлагийн тоглолт үзүүлж байгаа. За 80 жилийн хугацаанд бол манай байгууллагаас үндэсний бүхийн 15-6 алдартангууд мөн олимпийн 9 медальтан тэгээд дэлхийн авраг одоо Азийн авраг, Азийн тоглолтын аврагад маш олон тамирчид төрөн гарсан байдаг. 1700 гаруй одоо рекорд амжилтыг тогтоосон ийм түүхэн амжилттай мөн Монголын ард түмний одоо спортгад гэдэг одоо олимпиад адилхан 4 жил нэг удаа болдог бүх ард түмний спортгадад 16 одоо оролцсноос одоо 14-т нь алдар спорт хорооны тамирчид тэргүүлж одоо алтан медаль авсан байдаг. Тэгээд яг энэ түүхт ойн үеэрээ бол одоо яг харьяалагдж байгаа спортын маань тамирчид спортынхаа үзүүлбэрийг мөн одоо яг энэ спорт тоглолт урлагийн тоглолт номерыг одоо үзүүлэх гэж байгаа. Тэгээд зохион байгуулах комисс буюу яг одоо энэ дээр хариуцж ажиллаж байгаа улсууд бас тодорхой хэмжээгээр спортынхан дан одоо спортоосоо өөр бас авьяас байдгийг шүү гэдэг талаас нь бас харуулахаар ийм жижигхэн сюрприз маягийн одоо ийм зүйлүүд хийж байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар бол олимпийн авраг сүрэн жав тэгээд миний бие мөн одоо гавьяа тамирчин анх цэцэг мөнгөтөн тул бид дөрөв одоо бас дуудуулнаа. Тэгээд үндэсний бүхийнхэн бас эрэгтэйчүүдээс маань бас дуудуулахар байгаа. Би өөрөө тасалжуулж хийхгүй тэмцээнд ер нь сая нэг хэсэг амарч агаад эргээд орж байгаа юм. Тэгээ сая тэмцээнд орсон. Энэ жил чинь нөгөө дэлхийн авраг Азийн тоглолт Монголд нэлээд том тэмцээнүүд байгаа шүү дээ. Тэгээ тэрнийхээ одоо нөгөө шалгаруулалт нь Монголын одоо холбооны цомц хурал гэсэн 4 тэмцээнд орж иж тэгээ тэрүүгээр нөгөө шалгарсан багийн 3 дахь гишүүн болж одоо ер нь эхний 3 одоо багийн гишүүдээ ер нь яг энэ тэмцээнүүдээр сонгон шалгалт хийдэг. Тэгээд энэ тэмцээн маань сая эхэлсэн өнгөрсөн 7 хоногоос